Деваачин руу. Алдарт номлогч Жорж Витройт маш баян хүний гэрт зоогонд өргөджээ. Хоол идсэний дараа гэрээ эзэн түүний харшийнх нь эргэн тойрондох газрыг сайн харж болох газар аваач. Түүний газрыг тойрсон газрын тосны цоонгуудыг зан. Таны нүдээр харж байгаа энэ бүхэн минийх гэж сайрхав. Тарианы талбаанууд нь цэцгэлж байсан эсрэг зүг рүү харахад гэрээ эзэн бүх зүйл минийх гэж хэлв. Зүүн тишээ бэлчиж буй томоо малын сүргэний зүг рүү эрэхтэл тэрээр тэд бүгд минийх гэж сайрхав. Тэгээд баруун зүг сайхан ой модыг зан. Энэ бүгд минийх гэж чангаар хэллээ. Тэгээд гэрээ эзэн түүний гайхалтай амжилтыг нь хараад пастор Махтал элхийг нь хүлээж зогсов. Пастор Трүйт нэгэн гараа мөрөн дээр нь тавиад нөгөө гараараа тэнгэр рүү зан. Чамд тэр дээр хэр их хөрөнгө мөнгө байгаа вэ гэв. Гэрээ эзэн толгоо удаалган би хизээш тийм зүйл бодож байсангүй гэж үнэнээ хэлв. Бидний уншдаг Библийн бичээсээс бол Паулийн бидний хүн нэг бүрд хэлсэн үг юм. Бурханд үнэнч бусдад өгөөмөр байх нь эд баялагын бидэнд учруул хор хөнөөлийг арилгахад оршдог гэдгийг ойлгоход тэдгээр бичээс тусалдаг. Бид 11 өргөлдөө үнэнч байж тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмөр хандвал бидний эд хөрөнгө бидний өмч биш гэдгийг бид өөртөө ойлгуулж буй хэрэг. Мөн бидний гарт байгаа баялаг бол нөөц баялаг олж авах эсвэл хуримтлуулах чадвараас илүүтэйгээр бидний амьдралыг ивэж буй Бурхны нотлого гэдгийг бид ойлгодог. Эллен Уайт энэ үйлсэл баримтлалыг маш сайн дүгнсэн. Сатан сүнснүүдийг үрхэнд оруулах, мэхлэх, хуурах, сүрлэг нь биелүүлэхийн тулд дэлхийн эзнесийн баялагийг ашигладаг. Хүн төрлөختний зовлон зөдгүүрээс ангижрахад, түүний үйл хэргийг удаашруулахад, дэлхий дээр түүний хаант улсыг байгуулахад, бусад бүс нутагт сайн мэдээ түгээхдэг илгээхэд, Христийн талаарх мэдээллийг бүх нийтэд түгээхэд Бурхны тохирох зааврыг өгсөн. Бидний жинхэнэ баялаг Деваачинд байгаа гэдгийг бити мартаарай.